Төвийн сонгоно. За сайн байцгаана уу? Боловсрол эвслээс цуврал агуулгуудаар боловсролын шин тутам агуулгуудаар цуврал вебинар хийж байгаа. Тэгээд энэ вебинарын 3 дугаар боловсрол дахь технологи гэдэг агуулгын хүрээнд ярилцахаар төвлөрсөн байна. Тэгээд өнөөдрийн мэдээлэл танилцуулах хүмүүсээр боловсрол эвслийн хөтөлбөрийн ажилтан чимээг боловсрол дахь технологи гэдэг агуулгыг авахын танилцуулах болно. За дугаан технологи болон технологиг технологи ашиглагдан үлдэгдэж байгаа хүүхдийн эсрэг хүчирхийллээс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжууд бас байдаг вэ? Энэ талаар мэдээллийг бүрэн зөв хүмүүс байгууллагын зохицуулагч Оюун Дарман танилцуулнаа. Тэгээд хүрхэн зураг ялангуяа энэ чиглэлээр компани хаяан бас өрнүүлж байгаа. Энэ талаарх мэдээлэлээ хуваалцах байхаа гэж найдаж байна. Тэгээд чимгээг авъя. За бүтэрэнд нь өглөөний мэнд хүргье. Надад юу дэлгэц ширлэх хэрэг өгөөч. Тэрхэн очиж. Болцсон уу? Яа би одоо ширлж байна. Дэлгэц харагдаж байгаа тий? Харагдаж байна. За одоо боловсролын технологи гэдэг энэ агуулгыг ер нь бол Монгол улсад бол сүүлийн үед айгүй эрчимтэй цахим боловсрол олгоногийн хуулиараа заачсан байгаа. Сургуулиуд маш их хэмжээний мөнгийг эзэх технологитой холбоотой зардал гаргаж байгаа. Тэрэнд нь эвсэл төсвийг нь мөшгөж байгаа. Тэгээд яг дөнгөж эвслийн хувьд бол энэ дээр ажиллаа эхлүүлж байгаа. Тэгэхээр нөгөө энд бэлтгэгдсэн их мэдээллүүд нь өөрөө нэгдсэн үндэсний байгууллагаас жил болгон хэвлүүлдэг нөгөө дэлхийн боловсролын мониторингийн репорт болон боловсролын технологийн эмгэнэл гэдэг тэр судалгааны материалуудаас авсан мэдээллүүд байгаа. Тэгэхээр тэрэн дээр нь яг эвслийн хийгдэж байгаа нөгөө судалгааны үр дүнгуудээс бас бичирлэж оруулж өгсөн байгаа. За тэгэхээр эхлээд яг боловсролын технологи гэдэг үг хаанаас гаралтай юм бэ гэдээ харангууд энэ нь өөрөө яг нүг санхүү маркетингийн нэр томьёо байсан. Яг нөгөө боловсролын гэдэг нь тэмдэг нэрээр технологи гэдэг нэрээр илүү тодорхой технологи дээр илүү суурилж явдаг тийм гарааны бизнес эрхлэгчдийн оруулж ирсэн нэр томьёо байгаад байгаа. Тэгээ энэ одоо боловсролын салбар руу ялангуяа цар тахлаас хойш маш эрчимтэй орж ирж байгаа. Тийм фактхон байгаад байгаа юм байна. За тэгээ боловсролын технологи нь өөрөө зөвхөн нэг төхөөрөмж аваад эсвэл нэг интернет тавиад болчихдог тийм зүйл биш. Энэ нь өөрөө тусдаа систем, контент, платформ, холболт энэ бүгдээр ингээд засаж анзлах, нэмж сайжруулах гэдэг ингээд бүхэл нэг үйлчилгээ тэгээ удирдлага зохион байгуулалт байдаг учраас бодлого зохицуулалт бас шаардлагатай байдаг. Яг нөгөө анх цар тахлаас өмнө хүмүүс технологи ер нь боловсролын салбарыг тэр чигт нь ховсон өөрчилж чадна гэж бодож ирсэн. Уулан дээрх сургууль гэдэг ингээд TED Talk-ийн аюул алдартай тийм юунууд илтгэлүүд байгаад байгаа. Энэ болохоор юу гэж хуулж байсан бэ гэхээр тэгэхээр сургууль чинь өөрөө аюул их зардалтай, урсгал зардал тог халаалц хялгаанаас эсвэл элдв процент үйлчилгээ гэж маш их зардал гаргадаг. Багшийг бэлтгэхэд бас маш их туцаа их багшийн цалин хөлс гээд маш их зардлууд нь явж байдаг. Зарцуулж байгаа хөрөнгө оруулалтыг бол технологиг ингэж боловсролоо оруулж ирснээр тэр хөрөнгө оруулалтыг нь хэмнээд уламжлалт энэ боловсрол сургалтын үйл ажиллагаа руу оруулж ирж болдоггүй. Тэр оруулахад аюул хэцүү байдаг. Тэр үйл явц шин соёлоодыг илүү амархан хүлээж авч энэ боловсролын салбарт ер нь тулгамдаад байгаа элдв асуудлуудыг шийдэхэд их чухал үр гүйцэтгэнэ гэж аюул хүнд хүлээлт тавьж байсан. За тэгээд яг
боловсролын салбарт руу технологи эрчимтэй орж ирсэн, цар тахлын үед бол маш эрчимтэй орж ирсэн. Тэгэхээр энэ бүх хүлээлтүүд яасан бэ гэхээр технологиг ашиглаад боловсрол сургалт үйл ажиллагаа явуулаад ирсэн чинь энэ хүлээлтэнд нь хүрээгүй байгаад байгаа юм. Энийг болохоор ЮНЕСКО-гоос хөндлөнгийн хараад бус судлаачид үнэлгээ хийдэг. Үнэлээд гаргадаг нөө боловсролын дэлхийн боловсролын хяналт шинжилгээний тайланд бол одоо төссөн агуулгууд нь юу гэж байгаа вэ гэхээр тэгэхээр 3 хүрээнд гарсан байгаа юм. Боловсролын тэр бүх асуудлыг шийдэх юм бол боловсролын салбарт яг тулгараад идэг энэ хүртээмж хүн болгонд яг энэ боловсролыг олоход тусалж байгаа юм уу? Чанарыг нь яг сайжруулад байгаа юм уу? Энэ технологиуд чи өөрөө хэрэглэхээр ихэр үр дүнтэй, ихэр нийцтэй юм бэ гэдэг энэ агуулгын хүрээнд гарч үнэлэлт гаргасан байгаа юм. Тэгэхээр яг ингээд цар тахлын үед технологиг эрчимтэй ашиглаад боловсролын үйл ажиллагааг явуулаадсэн чинь нөгөө эртгэж хүртээмжтэй байх зарчмыг нь хангаж байна уу гэдгсэн чинь улам энэ нөгөө тэгш бус байдлыг гүнзгийрүүлээ хайчихсан. Энэ өөрөө юунаас жишээлхэд ганц энэ юунаас энэ диаграмаас харагдчих байгаа учраас олон өршөлгөөнийг нь авчихсан. Улс орнууд бол ингээд гэртээ интернетэд холбогдсон хамгийн баян болон хамгийн ядуу тэр хэсгүүдийг нь ингээд хэсгийн нөгөө хүүхдүүдийг ингээд диаграмаар харуулчихсан байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ингээд улс орон болгон ялгаатай энэ дунд нь Монгол улсыг харж байгаа бол хамгийн өртшүүн маань хамгийн их тэгш бус байдалтай байгаад байгаа. Тэгээ ийм тэгш бус байхад одоо нөгөө энэ технологи зөвхөн технологи гэхгүй энэ чинь одоо бас дахиад нөгөө нэг контент агуулга хичээлээ хийх нөхцөл боломж бололцоо эцэг эхийн захин ур чадвар хүүхдийн захин ур чадвар гэдэг зөндөө олон зүйлээс хамаарад энэ бүх тэгш бус байдал бүр улам бүр л ихсээд байсан болж таарах нь л дээ. Тэгээд ер нь бол улс орны түвшинд хараад үзэхээр өндөр хөгжилтэй баян улс орнууд бол хамгийн сүүлийн технологиг хамгийн хурдан интернетийг ашиглаад тэгээ VR-аар хичээл явуулах, интерактив хичээлүүд явуулах гэдэг олон жилийн туршлага дээр үнэлгээ зааж исэн бол хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй орнуудын хувьд бол илүү өмнөх үеийн технологийн шийдэлд найдажсэн. Жишээлбэл Монгол улсын хувьд бол телевизээр дамжуулаад хичээлээ явуулж байсан шүү дээ. Тэгээд аль болгон телевизэртэй юм чинь болчих байх гэж бодсон чинь 174 мянган хүүхэд телевизээр хамрагдаж чадаагүй хаягдсан байна л да. Тэгээ энэ бол нөгөө боловсрол хэвслийн яг нөө цар тахлын үед хийжсэн судалгаануудаас харж байхад нийтлэгээрээ юу байсан бэ гэхээр нөгөө телевизхичээлүүд маань яг багш нараа бэлдээгүй шууд нөгөө зааландаа заадаг багш нарыг зөвөр бичээд тэгээд телевизээр явуулаадсан. Тэгэхээр ямар нэгэн сургалтын хөтөлбөр арга зүй байхгүй байгаад байгаа учраас хүүхдүүдтэй хүртэл телевизээ үзээд жирийн ингээ олгох тэр хүүхдүүд хүртэл нөгөө нэг судалгааны үр дүн ярилцлага авч яхад бол хэтэрхий хурдан учраас хичээлээ ойлгохгүй байна гэдэг тийм асуудлыг хөндөж ярьж ирсэн. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулаад төхөөний хэлбэрч гэх мэтчлэн тэр тохируулгууд бол телевизэл дээр явагдаагүй. Үндсийн зүүн хүүхдүүдийг бас хичээлдээ хамрагдахад нь бүх хичээлийг бол яг хэлээр нь явуулж хүргэж чадаагүй. Зөвхөн Баяуулгийн аймагт нэг хэдэн тоотой хичээл зарим нэг тодорхой хэдэн хичээлүүдийг л орчуулж хүргэжсэн биш нийтлэгээрээ бол нэгдсэн журмаар тийм орчуулга, сэлний орчуулга бол явагдаагүй. Малчин өрхийн хүүхдүүдийн хувьд бас нарны цахилгаанаар эрчим хүчээ авдаг ч юм уу, аккумулятораар авдаг ч юм уу, янз янзын аргаар эрчим хүч авдаг байсан. Тэгэнгүүт тэднэр нь айгүй нийтийн нөгөө нэгдсэн шугамд холбогдоогүй, цахилгаанд холбогдоогүй учраас зөндөө их гэмтэл гардаг байсан. Тэрнээс гадна малчин өрхийн амьдралын хэм маягтай холбоотойгоор хичээлээ хийх тэр цаг нь хүртэл амжихгүй, тохирохгүй байгаадсан гэдэг ч юм уу тий. Хасрамжийн газрын хүүхдүүд 30 хүүхдүүд дундаа нэг телевизэртэй байхад тэр 30 хүүхдүүд бүгдээрээ яг нэг ангийн хүүхдүүд биш. Янз бүрийн насны хүүхдүүд байгаа. Тэгэхээр тэр нэг телевизэр нь нөгөө хүүхдүүдээ хэнийг яаж үзүүлэх үү гэдэг асуудал. Энэ бас олон хүүхэдтэй айлын хувьд бас адилхан түгээмэл нийтлэг юм асуудал гарсан. Ядуу хөрхийн сурагчдын хувьд бол бас ингээд телевиз дээр хичээл үзээд сууж байгаа. Телевизгүйч үйж болно, телевизтэй ч үйж болно, телевизтэй байлаа гэхэд амьдрах хэрэгтэй болно. Тэгэхээр бас ингээд цагийн хөдөлмөр хүүхдийн хувьд илүү хэрэглэх охтуудын хувьд бол гэр орны ажил
илүү асархан хөдөлмөрт ажиллагдах гэх мэтчлэнгийн дүр зураг бол яг нөгөө ковид үеийн багшлахаас оролцох үеийн судалгаа залуучуудын тэр нөгөө цар талбай залуучууд гэж судалгаа энтрийн мэдээллийг цуглуулж хагаад яг иймэрхүү нийтлэг дүр зураг бол байгаадсан. Хичнээн тэлээ хичээл гээд өмнөх үеийн технологич гэсэндээ энэ нь яг тэгш хүртээмжтэй байхын зарчмыг бас хамааждаг байгаа даа. За тэгээд интернет одоо сүүлийн үед нөгөө цахим хичээл гээд хуульчлагдчихсан байгаад байгаа шүү дээ. Тэнгүүт 21 оны мэдээллээр бол Монголын айл өрхүүдийн 30% нь компьютертэй, тэгээд 23% нь гэртээ интернет холбогдолтой байна гэж гарсан байгаа юм. Тэгэхээр одоо жишээлхэд Pearson Eduten гэдэг 40% өндөр зардал төлөвлөөд ийм хичээлүүд аваад байдаг. Сургууль дээрээ интернетийн тэр хүртээмж хүрхгүй учраас хүүхдүүд гэртээ очиод хөвчлэн хийх тиймэрхүү загвар нийтлэг байсан сургуулиудаар бол яг энэ онд яваад үзэж хахад тэнгуут нөгөө гэртээ интернеттэй айлна хэдвүлээ. Тэгээд аав ээжигээ орой ирэхээр нуцаар нь хичээлээ хийх гээд хүлээдэг 10 өнгөрч хот хичээлээ явуулдаг. Тиймэрхүү жишээнүүд түгээмэл байгаадсан Монгол орны үед. Тэнгуут чинь энэ чи одоо зарим байл аав ээж нь ч утас байхгүй. Тэгэхээр багш нар нь нөгөө нэг дата хэрэглээнийхэн төлбөрийг шилжүүлж өөрөөсөө гаргаа шилжүүлэх ч юм уу. Эсвэл нөгөө сургуулаа хичээлээ тарсных нь араас нөгөө цахим ангитай аль боломжтой үеэр хичээлийн бус оройн цагаар хичээлийн давтуулах энэ төр гэсэн тиймэрхүү асуудал бол байж л энэ одоо Монгол улсын нөхцөл байдалд. За тэгээд яг зөвхөн нөгөө цахим платформуд дээр евтлид 24 онд төрөвчлсөн тийм нөгөө үнэлгээ хийсэн. Тэгээд яг Facebook-ээр санал асуулга аваад нийтлэг хэрэгэлдэг 16-7 аппликейшнууд байсан. Тэгээд тэр аппликейшн платформуудын ямар байна вэ гэд судлаагээд яг хүртээмжтэй холбоотой дүгнэлтийг нь гаргасан. Ер нь бол энэ ингээд ямар ч хүртээмжгүй байна. Тэр тохируулгууд нь огт хийгдэггүй байна гэдэг л тийм ерөөдөө товчхондоо дүгнэлт гарсан гэсэн. Дараа нь чанартай байх зарчмын тухайд. Чанар нь өөрөө айгүй тодорхойлоход нарийн төвхтэй. Жишээлхэд бол нөгөө нөөц цахим хичээлийн хувьд бол технологи, интернет, цог цахилгаанаас эхлүүлэл хичээлийн хэрэглэгт хүн ширээ сандал хийгээд нэг газар суугаад хийх хэрэгтэй шүү дээ цахим хичээл юм чинь. Тиймэрхүү нөөц хэрэгтэй. Нөөцөөс хамаарна бас тухайн агуулгын тэр хүүхэдтэй хэрэгцээтэй амьдралд нь хэрэг болох үз тухайн үннийг өөрийнхөө сайн сайхан амьдрахад нь хэрэг болох үз ирээдүйд хэрэглэгдэх үз тэр агуулга буюу сургалтын хөтөлбөр сурах бичиг нь байна уугүй юу гэдэг тэр асуудал байгаа. Тэгээд тэр агуулга сургалтын хөтөлбөрөө яг анги танхимдаа авчраад заахтаа багш нь интерактив аргаар илүү сонирхолтой байдлаар яг тухайн хүүхдэд ойлгомжтойгоор бас хүргэж чадах уугүй юу гэдгээс бас дахиад сурагчийн тэр нөгөө академик ур чадвар нь тухайн агуулгыг яг хүлээж аваад ойлгоод сэтэлчээд явах тийм чадвар байна уугүй юу гэд энэ бүх хүчин зүйлсээс хамаарат энэ нөгөө сургалт чанартай юу үгүй юу гэдэг нь тодорхойлогдох гээд байгаа учраас зөвхөн нэг зүйл нь зөвхөн одоо жишээлбэл компьютер худалдаад аваад байхаар тухайн нөгөө цахим хичээл айгүй сайхан явчихна гэдэг ойлголт өөрөө айгүй өрөөсгөл байгаад байгаа юм. Тэгэхээр яг нөгөө нэг манай боловсролын сулгааны хүрээлэн нөгөө Eduten ашиглаад ашигласан чинь нөгөө Eduten авах гарааны үнэлгээнээсээ дараагийн явцад үнэлэгдээд гарч ирж байгаа нь 12 хувиар ч гэнэ агсан гэдэг нэг үнэлгээ гаргачихсан байсан. Тэгээд олон улсад бол чанарыг яг энэ бүх нөгөө хооронд энэ бүх нөгөө нөөц агуулга багш сурагчийн аль хүчин зүтгэл нь нөлөөлсөн гэдгийг нэг нөгөөс нь салгаж аваад яг энэ яг ийм энийг ашиглаад ийм үр дүнтэй болсон юм гэж тодорхойлох боломж байдгүй гэж үзсэн байна. За тэгээд манай улсын хувьд нөгөө теле хичээлээс эхлээд байгаа болохоор теле хичээл ингээд орж ирж байгаа. Теле хичээл ингээд явуулахад зайнаас бас нөгөө Google Classroom энэ төр ашиглаад зайнаас айгүй хичээл явуулсан шүү дээ. Тэгэхээр манай судалгаанд оролцсон багш нарын 73.3% нь өмнө нь ямар нэгэн байдлаар зайнаас хичээл зааж үзэж байгаагүй. 75.2% нь энэ талаар үйл сургалтанд хамрагдаагүй. Заах арга барилын сургалт цахим орчинд яаж ажиллах уу гэдэг сургалтанд хамрагдаагүй. За тэгээд хамгийн багш минь нэг нь бүр цахим хэрэгсэл ашиглаж мэдэхгүй гэж
2.8% нь зөвхөн програмыг ашиглаж мэдхгүй гэж хариулсан байна. За сургалт явуулж эхлэхдээ ийм нөхцөл байдал байсан гэдэг. Энэ хажууд нь болохоор олон улсын нөгөө юунаас Chamber Report-оос авсан үзүүлэлт байгаа. Өндөр хөгжилтэй улсууд бол 90% нь буюу ихэнх нь дийлэнхтэй ер нь өмнө зайн туршлага, зайн сургалт явуулжсэн туршлагатай, тийм арга зүй хөтөлбөртэй энэ нь бол шууд явуулаад тахад тухайн нөгөө сургалтаа удирдаад явах тийм хэмжээний туршлага үүсчихсэн байсан бол буруу хөгжилтэй болон хөгжиж байгаа улсуудын 25% нь л өмнө нь ямар нэгэн байдлаар зайн сургалт явуулжсан гэж хариулсан байна. Тэгэхээр манай Монгол улс ч гэсэн ялгаагүй ямар нэгэн байдлаар бэлтгэлгүй орсон багш нараа ч бэлтгээгүй тэгээ шууд яваад орчихсон байгаа юм. За тэгээд тэрнээс болоод ер нь бол түрүүн дурдсанчлан яг теле хичээл өөрөө яг теле хичээлч зан хичээлч ер нь бол яг танхимаар явж байгаа юм шиг л явж байсан. Нөгөөнийг арга зүгээрээ орж исэн учраас ер нь цахимаар их суралцахад төхөөрөмжгүй. Тэгэхээр хүүхдүүд хичээлдээ хамрагдах идэх сонирхол нь буурч исэн. Одоо жишээлхэд 20 онд яамны мэдээллээр 81% нь үзчихсэн бол 2 сарын дараа нь 20 66%-тай болоод идэх нь буурсан байна. Хичээлээ телевизээ үзэх боломжтой айлын хүүхдүүд хүртэл нөгөө хичээлэн сонирхолгүй учраас ойлгохгүй учраас үзгээ болсон байх жишээний байна. За тийм Монгол улсын хувьд нэлээд урт хугацаагаар сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон. Тэгээд теле хичээл явуулсан. Теле хичээл бол чанар бүрдлэг хийгдэггүй учраас сурагчдаа ойлгомж муутай байсан учраас сурагчдад бол 1.5 жилийн хоцрогдол үүссэн ингээд боловсролын яамнаас 3 жилийн хоцрогдол арилга төлөвлөгөө батлаад хэрэгжүүлээ явсан. Тэрэнд нь бас үнэлгээ хийж манайх үзсэн. Тэнгүүт мөнгөний таваа мөртцөн. Тэгээ мөнгөгүй юм болохоор яах вэ? Тэгээд яг бүрсэн дээрээ ажилдаг багш нар маань эрвэхээр нэмэлт цагаар нөгөө хүүхдүүдтэйгээ нэмэлт автлага өгч ажиллаж байгаа гэдэг нийтлэг дүр зураг бол байсан. Дэлхийд дахинд ч гэсэн ер нь бол бас яг энэ захим хичээл яг өөрсдийг нь тооцоолж байсан шиг тийм үр дүнтэй бол байгаагүй. Тийм болохоор энэ боловсролын тасалдал нь 21 их 80 доллар буюу дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 17% байхаар тооцоолж гаргасан байна. Энэ манай нөгөө нэг 25 оны төсвийн нөгөө нэг судалгаан дээр багш нараас авсан санал асуулга юм. Тэнгүүт энэ хүртээмжлөө оруулах гэсэн чинь чанар руугаа яваад орсон юм шиг байна. Нөгөө хүртээмж дээр нөгөө юу яасан зөндөө олон их мөнгө зарцуулаад байгаа. Тэнгүүт нөгөө багш нар яг ямар байдалтай байна вэ гэдгсэн чинь багш нарын 87.1% нь одоо хүртэл өөрөөсөө дата авсаар л байгаа юм байна. Нөгөө сургуулиуд дээр интернет өгснээрээ ашиглах боломжтой болсон гэх багш нарт 15,000-ын дата авдаг юм байснаа тэрийгээ зогсоочихсон байхгүй гэдгсэн чинь ер нь бол дата их хэрэгтэй байсан юм аа. Одоо ингээд захим хичээл явуулж гэр яагаад ч болохгүй байгаад нөө гацаад байна гэсэн байдалтай сургуулиуд дээр байгаад. За энэ арай буруу хэсэг рүү оролцож та. Тэгээ үр дүнтэй байх зарчим гэдгийн хувьд аваад үзэхээр болохоор юу яах. Нөгөө захим мар хичээл явуулна гэдэг маань өөрөө ихэнх улс орнуудын хувьд шинэ туршлага байсан. Тэр шин дүрм журам хэмжээ байх хэрэгтэй, хууль эрхтэн зохицол байх хэрэгтэй. Тэнгүүт улс орнууд бол нийтлэгээрээ төлөвлөж бэлтгээгүй манай улс шиг л тэгээ шууд яваад орцсон. Тэгээд тэр яг нөгөө нэг тоног төхөөрөмж захин платформ тэр нөгөө нэг боловсролын технологи ер нь үр дүнтэй байж чадах юм уу юу яг сургууль дээрээ ашиглаад үзэхээр сургуулийнхаа нөхцөл байдал төхөөрөмжтэй юм уу юм уу аюулгүй байдлаа яаж хангаж байгаа хэрэглэгчдийн сурагчдын аюулгүй байдал багш нарын одоо бүхий л мэдээлэл хувийн мэдээллүүд боловсролын захин технологийн тэр компаниуд руу явж байгаа. Тэгэхээр энэ мэдээллийн аюулгүй байдлыг яаж хангаж байгаа захин орчинд хүчирхийлэл одоо миний арга зовын дээр ярих бах. Тэгээд тэр мөрний аюулгүй байдлыг нь яг яаж хангаж байгаа, ямар дүрм журам хэцүү гэрээ контракт байгаа юм гэдэг. За тэгээд урт хугацаанд тухайн технологи ашиглаад тахаар урт хугацааны зардлын үеийн ер нь технологийн компаниуд хөвчлэн ихэндээ
хэрэглэгчтэй болохын тулд үнгүүд санал болгодог. Одоо бид бас нийтлэгээрээ мэднэ те Zoom-ийн хэрэгжилгээд 40 минут илүү удаан хугацаагаар илүү олон хүнд ярих юм бол дандаа нэмэлт төлбөр төлнө гэдэг нийтлэг тийм стандарт байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нь өөрөө тухайн компани хэрэглэгчээ нэмэгдүүлэх тийм стратеги эхэндээ үнгүй юм уу бага үнээр санал болгоод яман та бага үнэ нэмдэг. Тэгэхээр энэ урт хугацааны зардлаа яг тооцсон юм уу юу? Одоо сургуулиуд дээр LMS систем гэдэг удирдлагын систем дээр нь жишээлбэл зөвхөн нөгөө нэг эрцээ бүртгэдэг дүнгээ оруулах юм гэж явж байгаа гэдэг байдлаар ашиглаж байгаас шүүрээр цаашаа ашиглахгүй жишээлбэл яг хэрэгцээтэй байгаа тэр нөгөө санхүүгийнхээ хяналт удирдлагын юмыг ашиглая гэхээр нэмэлт төлбөр төлж ич тэр зэсэд нэмүүлдэг жишээ нь нөгөө эцэст нөгөө энэ тек гэдэг нэр томьёо чинь юуны стартапууд нөгөө шинэ бизнес гарааны бизнес эрхлэгчид болон тийм нөгөө бизнесийн суурьтай учраас ямар нэгэн байдлаар ашигын төлөө үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр эн чинь урт хугацаанд яг нөгөө боловсролын салбарт улс орны засгийн газрын тэр төсөв үеийн дарамт болох хэмжээтэй байх уу гэдэгт бас анхааруулад байгаа. Тэгээд доктортой байдлыг нь бүрдээ яг ашиглаад иж чадах юм уу юу? Одоо жишээлхэд нэг нам гарахаар нэг LMS системээс олдог. Эхнүүд л байж яснаа 9-с усна одоо багш гэл те. Иймэрхүү зөндөө яг адилхан доторх функцүүднийг адилхан хэрнээ. Нэг намын юутай нөлөөтэйгээр нөгөө нэг яг адилханаа болонготлаа дахиад өөр шинийг гаргаад ирдэг ч юм уу. Энд чинь өөрөө төсвийн маш их үргүү зардлууд үүсгээд байгаа юм шүү гэж ер нь бол үзсэн. Тэгээд энэ өөрөө юутай холбоотой байна вэ гэхээр манад бол нэмэх нь бас төрийн нөлөө. Тэрнээс гадна ер нь яг энэ UN дээр нүп дээр өгж дүүсэн юм бэ гэхээр төрийн албан хаагчдын зэхин технологийн талаар ойлголт нь муу байгаад байгаа болохоор бодлогоо төлөвлөж хэрэгжүүлж чадахгүй байгаа юм шүү гэж үзсэн байна. За энэ болохоор нэг жишээнүүд байна л да санхүүгээ зөвсөхөстэй зарцуулахгүй байх нь нэгдгээд Америк нэгдсэн улсад жишээлхэд боловсролын програм хангамжийн ихэнхийг энэ 3-2-ыг нь ашигладаггүй ерөөсөө тэгээд 98% нэгтгэвтэй ашигладаггүй гэд. Манай Монголын хувьд ч бас LMS чинь зөвхөн нөгөө нэг эрс бүртгэдэг нөгөө одоо нөгөө бахын парент маранд амжилт нүүдэл багш юу илээ нэг 7-8 тийм юунууд байгаа LMS програм байгаа. Тэгэхээр систем байгаа. Эдгээр чинь өөрөө идэвхтэй яг үр дүнтэй ашиглагддаггүй юм байна уу олон улсад гэж гарч ирсэн байна. 13 тэрбум долларын зөндөө их мөнгөөр нэг US зэхэм сургалтын хэрэглэгдэхүүн аваад ашигласан чинь 85% тохиромжгүй эсвэл буруу ашигласан байсан байна. Тухайн нөгөө сургуулийнхаа нөхцөл байдал тохиромжгүй жишээлбэл амжилтыг үйлээ сургуулиуд дээр явахад нөгөө нэг ингээд нөгөө сургуулиудаас ингээд туршиж үзээд санал аваад ингээд сайжруулад тийм л та гэсэн сүүлдээ нөгөө апдейтээ хийж тавилаад IT-ийн компани тэгээд энийг одоо айгүй хэцүү болчлоо дахиад өөр компани солиостой гэх мэтчлэнгийн сургууль дээр кейсүүд байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь өөрөө сургуулийнхаа нөхцөл байдал тохиромжгүй эсвэл нөгөө IT-ийн компанийн чадах нь төрөх болоод тухайн нөхцөл сургуулийн тэр нөгөө нэг хэрэгцээнд нийцсэн тийм сургалтын хэрэглэгт түүнийг нийлүүлэхгүй байх боломжтой. Тэгэхээр энэ чинь дахиад зөндөө мөнгө зарцуулж байгаа. Тэгээд тэр мөнгнүүд нь үргүү зарцуулбал гарч байгаа гэсэн. За дараа нөгөө нэг компьютер тараад нийтлэг жишээ 2000 оноос хүүхэд бүртний компьютер гэдэг нэг олон улсын тийм аянууд яваад санаачлалууд яваад тэгээд тэр нь үр дүнгүй болоод зогсны сүүл дээр манад дээр баг хэрэгжиж эхлэх шиг болсон. Тэгээд Перу улсын жишээ нь л да 1 сая компьютер худалдаад аваад өгсөн чинь сургалтын үр дүнд нь нөлөөлөөгүй гэдэг. Тэгэхээр энэ чинь өөрөө нөгөө түрүүний хэлсэнчлэн чанар гэдэг чинь зөвхөн нэг төхөөрөмж биш дотроо зөндөө олон тэр нөгөө сургалтын хөтөлбөр нь багшийн арга зүйн сурагчийн тэр нөгөө нэг сурагч тохиромжтой байдал энэ бүх зүйлээс хамаарат чанар гэдэг зүйл нь сургалтын үр дүнд тодорхойлогдох учраас зөвхөн яг одоо манад айгүй сургуулиудаар нийтлэг байгаа юм нөгөө компьютер таблет гэл Chromebook гэл янзаар нь аваад л байна. Тэгэхээр энэ ч өөрөө яг сургалтын үр дүн чанарт нь нөлөөлөхгүй юм шүү гэдгийг нь л бас сайн хэлж өгөх хэрэгтэй байгаа юм билээ. Тэгээ түрүүн бас дурдсанчлан нөгөө чанарыг сайжруулна гэсэн нотлогоо байхгүй. Яагаад вэ гэхээр тэр бүх хэмжээг түүнийг нэгээс нөгөөгөөс нь салгаад яг энэ технологиг хэрэгжүүлээд энийг аппликейшнийг ашиглаад сургалтын чанар сайжрлаа гэж дүгнэх боломж байхгүй.
Яагаад гэхээр тэр чи одоо нэг багш нар нь өөрсдөө илүү цагаар хичээлээ заагаад эсвэл нэг хичээлийн цаг нь нэмэгдээд эсвэл нэг хүүхэд ч өөрөө хичээгээд ч юм уу ямар ч аргаар тухайн сургалтын чанарыг сайжруулах боломж байгаа. Тэр бүх хүчин зүйлсийг нэг нөгөөс нь салах боломж байдгүй учраас энэ чинь яг энээс болоод сайжирсан гэдэг нотлохоо байхгүй гэж хэлсэн. Тэгээд технологитой холбоотой ихэнх боловсролын технологитой холбоотой ихэнх тэр нөгөө нэг зар сурталчилгаа мэдээллүүд бидний авч байгаа нөгөө нэг бид нар чинь ер нь нэг л талаас амар их мэдээлэл аваад байгаа шүү дээ. Технологийн шийдэл гэдэг чинь боловсролыг аврах юм байна. Энэ технологи гэдэг чинь өстой дэмжиг нэмэгдүүлээд хүн болгон өөрсдийнхөө тэр ялгаатай хэрэгцээнд тохируулаад сурах боломж олох тийм байх шүү гэж рекламддаг. Тэгэнгүүт одоо энэ бүгд чинь өөрсдөө дандаа нөгөө нэг эдтек тэр том олон улсын улс үндэстэн дамжсан том корпорациудаас гарч байгаа сурталчилгаанууд байгаад байгаа. Жишээлбэл манайд ашиглаад байгаа Pearson компаниг бие даасан судлаач нар үр дүнгүй гэд судалгаа гаргацсан чинь буцаагаад тэрийг няцаасан судалгаа хийлгэсэн байх жишээ нь. Энэ бас яг нэг 25 онд одоо яг нөгөө гэрчлийн хийгдэж байгаа судалгаанууд хэрэг эцсийн нь мөцлөөгүй байгаа учраас би ингээд хагас юмнуудыг оруулаад тавьсан байгаа юм. Нэг хүүхдэд ногдох хувьсгал зардлыг 24 онд шинжилээ. Тэгээд яхаа тэмдэглэлийн зардлыг 1.197% хүртэл нэмэгдүүлээ. Тоног төхөөрөмж нөхөн хангамжийн зардал бол 14 хүртэл гээд төсөвлөгдөөд явж байгаа гэдэг чинь ер нь бол нэлээд их мөнгө юм бэлээ. Сургуулиудаар яваад үзэхээр тэгээд сургуулиуд дээр нийтлэгээрээ юунд зарцуулагдж байна гэхээр Chromebook, таблет, дугааллаг, самбар, цахим манг гэх мэтчлэн тиймэрхүү зүйлсүүд аягүй зарцуулагдж байгаа. Тэгэнгүүт ингээд сургалтын хөтөлбөр тэгэхэд чинь манайхыг цахим сургалтын хөтөлбөрийн нэрээ яг тиймэрхүү нэг юмнууд нь бодлогын юмнууд нь гарч ирэх байгаа шүү дээ. Тэгэхээр чинь одоо эхнээсээ эхлээд яг сайхан ашиглаад өгье гэж бодчихсон чинь 100 ширхэг таблет жилгээ зэрэг авсан чинь одоо ингээд жилийн өмнө авсан одоо цэнгэн дуусаад нураад ашиглах боломжгүй дахиад өөрийг авмаар байна гэж ярьж байх жишээний сургууль байна. Тэгэхээр чинь эн чинь одоо угаасаа технологи гэдэг чинь тодорхой ашиглах хугацаа байгаа. Ноутбукийн хувьд одоо жишээлхэд энэ эдтекийн судалгаан дээр 3-4 жил ашиглах тийм юутай юм бэлээ олон улсаа. Манайд бол яг тэгэл 30-40 жил янжигнуулаад одоо хүртэл нөгөө нэг Lenovo багш нарт байж л байна л та. Тэгээд тэд нар нь ашигладаг гэхэд хэцүү гэсэн компьютертэй гэдэг нэг нэр авцсан яваад байдаг. Тэгвэл тэгээ технологийн домог зархаас өмнө нөгөө нэг бодлого төлөв сургалтын хөтөлбөр заах арга зүй чадварчуулах юмнууд багш нараас чадварчуулах юмнууд л байна. Анхаарахгүй ингээ яваад байгаа нэг нийтлэг зүрх байгаад байгаа шиг байна. Тэгээд энэ нөгөө нэг технологитой холбоотой юм дээр нь өмшгсөн гэдэг ааш. Тэгэхээр ингээд яг сургуулиудаар хаа цэхэм дэглээд тоног төхөөрөмж нөхөн хангалтын зардал дээр л байгаа юм болов гэдгсэн чинь дахиад нэмэгдээд нэмэлт хөтөлбөрийн зардал гэдэг нь Pearson эдүктэйний лицензийн төлбөрт өгөхөд шинэ ангилал нэмсэн юм байлээ гэж сургуулиудаар нь яваад гэсэн чинь тэгээд юу яагаад байгаа. Энэ доодох энэ нөгөө мөнгө нь болохоор яамнаас албан бичиг бичиж байгаа авсан дүнгууд яа. Pearson гэдэг чинь 23-аас 24 онд нэг 7 моллогаар тэрбум дөрөв сурацыг юм бол Монголын хэмжээнд чавсараа гайгүй боломж юмтай 888 сая гэдэг ч байгаа. Тэгээд эдүтэн дээр болохоор би бас юу гайхаад бас нэмсэн үлээ да гэж бодоод нөгөө яг яамнаас албан бичиг нь хурж ирсэн чинь 24 онд 1 тэрбум 472 сая бла бла гэдэг мөнгө байгаад байна. Тэнгүүт яг тендер дээр нөгөө гэрээний дугаараар ингээ хаагаад үзэнгүүт 10 тэрбумын тендер яваад энэ бас гайхаад байгаа. 23 онд бол 800 сая хүчсэн юм л. Иймэрхүү зөндөө их мөнгөийг бол зарцуулж байгаа юм билээ. За одоо нэг боловсролын технологийн эмгэнэл гэдэг нэг 100 гаруй хуудастай нэг судалгаа байгаа. Тэрэн дээр болохоор яг нэг ковидын үед яг ерөнхий нөхцөл байдал улс орнуудын хувьд ямар байсан бэ гэдгээс нь бид үнэлтүүдийг нь аваад гаргаад тавьсан юм. Тэгээд ерөнхийдөө засгийн газрууд яасан бэ гэдгсэн чинь боловсролоо тасралгүй хөрөх хэрэгтэй байдаг сургууль цэцэрлэгийг хаачаад байдаг. Тэгэхээр яасан бэ гэхээр шууд нөгөө технологийн шийдэлд найдсан.
шийдэл найдахтай яасан бэ гэхээр өөрсөд нь тийм нөгөө бэлэн гэрээ байхгүй, өмнө нь дандаа бараа материал худалдаа авах гэрээ байдаг учраас одоо нөгөө боловсрол сургалтын үйл ажиллагааг технологиор явуулахад одоо жишээлбэл нөгөө аюулгүй байдлын мэдээллийн нууцлыг яах мах уу гэдэг тийм зохицуулт тийг нь уул нь хийх ёстой шүү дээ. Тэгэхээр тийм юм өөрсдөд нь байхгүй, технологийн компаниуд л шууд өөрсдөө бүх үүрэг хариуцлагыг шилжүүлчихсэн. Тэнгүү технологийн компани шууд сургуультай харьцах, шууд эцэг их сурагчидтай харилцах тэр тийм боломж нэгээд өгсөн. Тэнгүүт нөө технологийн компаниуд ч өөрсдийгөө элдв хариуцлагаас шалтгаах тэр залтуудаа аягүй сайн оруулж өгдөг гэрээндээ. Тэгээд тэр загвар гэрээг нь ашиглаад явдаг нийтлэг дүр зураг байгаа. Тэгээ Монгол улсын хувьд бол бас яг ялгаагүй нөгөө засгийн газраас нэгдсэн тэм жишг гэрээ байжснаа болоод тэгээ сургууль болгон яг жишээлхэд Unitel гэдэг нөгөө Mobicom интертэй өөрсдөө гэрээгээр гэрлээл явж байгаа юм билээ л тий. Тэгээд энэ доор би нөгөө юу яасан e-parent ашигладаг. Та нөгөө ер нь хөвчлэн янз бүрийн платформ ашиглахдаа гэрээг нь уншдаггүй гэрээнийхэн зүйл залтыг нийтлэгээрээ уншдаггүй гэж судалгаан дээр гарсан байлээ л тий. Тэгэхээр нөгөө технологийн компаниуд нь энэ жилгээд e-parent-ийн залт байхгүй 8.2 гэсэн. Тэрэн дээр хэрэглэгч нь үйлчлэгээ үзүүлэгчийн компьютерийн сүлжээ сервер компьютер тулбсаар халдах элдв саад учруулах орлого хийхгүй байх үүрэгтэй буюу хэрэглэгчтэй нөгөө нэг элдв хакердууллыг нь хийхгүй байх үүрэгтэйг өргөжүүлсэн байгаа байхгүй. Гэх мэтчлэнгийн иймэрхүү залтнууд бол зөндөө тэр нийтлэгээрээ энэ корпорациуд бол өөрсдөө янз бүрийн элдв хариуцлагаас болцсон тийм залтуудыг гэрээндээ оруулж өгдөг. Тэгээд нөгөө талаас нөгөө улс орнуудад яг нөгөө технологи маш хурдтай хөгжөд байгаа. Дагаж мөрддөг хууль тогтоомж тухайн тэр нөгөө хурдтай хөгжлийг нь дагаж байнга өөрчлөгдөд боломжгүй учраас зохицуулт байхгүй учраас ингэж нөгөө технологийн компаниуд өөрсдийнхөө энэ дүрмээр тоглоомыг явуулах тэр төлөө талбараа бэлддэг гэж. Тэгээд нөгөө ковидын үед чинь манай жишээлхэд Google Classroom-ыг аягүй их түгээмэл ашигласан шүү дээ. Тэгээд энэ үнгүй контент гэдэг. Гэхдээ яг үнгүй гэдэг нь эвэртэй хаалтна. Яг үнгүй юу гэхээр энэ чинь нөгөө ашигын төлөө компани шүү дээ. Ямар нэгэн байдлаар мөнгө олох хэрэгтэй. Хэрэглэгчдийнхээ мэдээллийг зарж борлуулах эсвэл элдв бүсийн нөгөө нэг зар сурталчилгаагаар ашигаа хийнэ гэсэн үг шүү дээ. Үнгүй гэдэг чинь үнгүй бол биш. Гэхдээ нөгөө талаас яг нөгөө нэг засгийн газраас төсвөөсөө яг мөнгө гаргаад өчөөгүй болохоор засгийн газрууд тухайн нөгөө компаниудтай гэрээ яг нөгөө хилцээ хэрэг хийх тийм байр суурьнд бол биш мөнгө өгөөгүй юм чинь. Тийм болохоор бас ингээд юу байгаад идэг. Сайн хинж чаддгүй болцоход байдаг. Байгаад байгаа юм. Тэгээд бас төрөөс өөрөө яг ингээд ганц аврал нь технологийн шийдэл учраас тухайн нөгөө олон улстай яриа хууль тогтоомжийн саатай арилгах, цахим аюулгүй байдал, тэр мэдээллийн хамгаалгаж гэсэн хууль тогтоомжоо арай илүү уян хатан болгох гэх мэтчлэн энэ боловсролын технологийн үйлчлэгээ үзүүлдэг компаниудад маш их найр тавьж өгсөн байна. Нөгөө талаас төрөөсөө мөнгө өгдөг байлаа гэхэд одоо Монголын жишээн дээр нөө сургуулиуд нь одоо мөнгөө өөрсдөө зардал дээрээ авч байгаа. Тэгэхээр энэ төлөгдөж байгаа мөнгө бол эд бараа материал яг худалдаа авч байгаа өмчлөгч болж чадахгүй дандаа түрээс төлж явна л гэсэн үг. Энэ хувьсах зардал дээр орсон мөнгө яг урсгал зардалтай адилхан сар болгон хүүхдийнхээ тоогоор үржигдэл явж байна. Дахиад энэ дээр нөгөө нэг технологийн компаниуд нь ашигын төлөөлөл байгууламж хязээ өмнө яаж зохицуулт хийх нь бол тодорхойгүй боловсролын салбараас гадуур тэр технологийн үйлчилгээ үзүүлэгч тэр компаниудаас шууд хамааралтай болоод ирж байгаа юм. Тэгээ нөгөөтэйгөр нөгөө бас яг өөрсдийнхөө хүссэн шиг ингээд нөгөө нэг тухайн систем платформ тэр нөгөө нэг юмудаа засаж сайжруулж янзлаад авах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр нөгөө технологийн компаниудаас шууд хараад энийг засаад өгөөч, энийг сайжруулад өгөөч гэж саналаа л өгнө гэсэн үг болоод байгаа гэсэн үг. За сургуулиудын хувьд яасан бэ гэхээр сарсны үед жил авч явах үед нөгөө нэг үүлэн дээрх сургууль чинь аягүй сайхан сургууль байна гэж нэг тийм төсөөлттэй байсан чинь яг бодит амьдрал дээр яасан бэ гэсэн чинь нөгөө нэг
яг сургуульд ордог багш нар нь яг сургуульд ордог арга зүгээрээ яг сургуульд ордог шиг л зүгээр Zoom-ээр ч юм уу Google Classroom-ээр ч юм уу цахимаар эсвэл телевизээр хичээлээ заасан. Тэгэхээр яг тухайн сургуулийн сурлагын амжилтыг нь нөгөө хүүхдийн явж идэг зүгээр л нөгөө нэг өмнөх хуучин сургуулиар нь л дүгнэхэд болж байсан гэсэн үг. Тэгэхээр эндээс ямар дүгнэлт гарах вэ гэхээр сайн сургуулиуд нь зөвхөн сургуультаа илүү сайн удирдан зохион байгуулж чадсан муу сургуулиуд нь тэгж чадаагүй л гэж гарна гэсэн. За тэг гэр бүлийн төвшөнд ямар хөө байдалтай байсан бэ гэхээр нөгөө эцгийн газраас боловсролыг тасралтгүй явуулахын тулд технологийн компаниудад амар их найдал байдаг. Тэгэнгүүт яг бодит амьдрал дээр эцэг эхчүүдийн нурган дээр энэ бүх ачаалал нөгөө хүүхдээ сургана гэдэг ачаал нь орж ирсэн. Тэнгүүт эцэг эхчүүдийн санхүүгийн боломж буюу тухайн хүүхэдтэй одоо нэг девайс авч өгөөд цахим хичээлд нь оруулах үзэг харандаа ба ширээ сандал ядчил нэг тийм орон зай хэрэгтэй. Тэр бүх зүйлсийг нь бүрдүүлж өгөх интернеттэй байх гэл энэ бүх зүйлсийг нь бүрдүүлж өгөх тийм санхүүгийн боломж бололцооноос хамаарат тухайн хүүхэд сурах гэсэн шийдэгдэжсэн. За нэмээд эцэг эхийн цахим ур чадвар технологийн мэдлэгээс бас хамаарч ирсэн. Нөгөө хүүхдээ цахим хичээлд нь орвол нөгөө линкийг ашиглаад нөгөө кодоо ашиглаад цахим хичээлдээ орж чадах хэсэг нь аав ээжс нь хамаарч ирсэн. Эсвэл нөгөө интернетийнх нь хурд гацаад юм уу нөгөө ямар нэгэн байдлаар технологийн садал гартаад гэтрийг нь цаад янзлаад өгдөг байх чадвартай эцэг их байна уугүй юу гэдгээс хамаарч ирсэн. За нэмээд нөгөө энэ бүгд чинь тогтмол цаг хугацаа шаардна. Тэр хүүхдийнхээ хичээллэх бүх хугацаанд нь хажууд нь байж тусалж дэмжих хэрэгтэй болно. Тэнгүүт аав ээж болгонд ийм цаг байгаа юугүй юу? Бас ажиллаа хэрэгтэй гэдэг асуудал байсан. Нэмэх нь академик мэдлэг. Нөгөө хүүхэдтэй хичээлийн тайлбарлаад ойлгох чадвар. Тэгээ сурагчдын хувьд яасан бэ гэдгсэн чинь бас л нөгөө сурагчид одоо захим 900 төрсөн хүмүүс шууд төрхөөсөл баг таблет бариад төрдөг юм шиг ашиглаж чаддаг юм шиг ярьжсэн чинь цар тахлын үед бас ингээд энэ ур чадвар дутмаг байна гэдгийг нь бас гаргаж ирсэн. Тусламж хэрэгтэй гэсэн тэгээд энэ бүх нөгөөний чадваржуулах сургалт нь өөрөө захимаар явсан. Тэгэхээр захимаар руугаа орж чадахгүй байг юм чинь захимаар тэр нөгөө захим ур чадвар олох сургалтанд яаж мөрөгдөх вэ гэдгээс эхлүүлэх асуудал хийсэн байна л та. Тэгээд яг нөгөө нэг Оксфордын сургуулийн судалгаанд бол хоёр багш тутмын нэг нь эцэг эхчүүдийн зөвхөн төхөөрөмж платформын талаар ойлголт тутмаг байна гэж гарсан байна. Монгол улсад бол ийм судалгаа хийгдээгүй. За тэгээд ингээд түрүүнээс хойш ирсэнчлэн хүртээмжгүй байлаа, найдваргүй хэзээ ямар мэдээллийн арилах юу очихын алдчихын эсвэл ингээд ямар нэгэн байдлаар зураг дүрсийг нь ашиглаад хаана тавьчихын гэдэг чанар муутай агуулгууд байсан талаар түрүүнээс хойш ирсэн. Тэгээ энэ бүх нөхцөлийн үр дүнд яасан бэ гэдгээр хүүхдүүд аягүй ихээр сургууль завсарласан юм л та. Тэгээ олон улсын хөдөлмөрийн байгууллагын нүүдсэн судалгаанд бол 2016 оноос хойш 8.4 саяар хүүхдийн хөдөлмөрөөр хэвлэлд ялангуяа хүнд хөдөлмөр нь аягүй өссөн үзүүлэлттэй байна гэж дурдсан байсан. За тэгээд нөгөө хүчлийн бэрхшээлтэй хүмүүсийн ихтэй тэгш хамруулдаг технологи сайн сайхан гэдгсэн чинь энэ нь амар үнэтэй байж таарсан. За тэгээ энэ бүх үнгийн нөгөө төр засгаас даах боломжгүй тэгэхээр шууд хөрөлгөн хийх боломжгүй л болчихсон байхгүй. Тэгээд нэмээд багш нарын технологиудаа сургалтын орчинд үр дүндээ ашиглах чадвар нь байхгүй гаджээ. За тэгээд өөрөө зайн сургалт гэдэг чинь өөрөө юу гэдэг штеп. Дахны сургалтаар бол нийгэмшгүй ур чадвар буюу бусадтайгаа харьцдаг, багштайгаа харьцдаг, ингээд хүмүүстэй харилцаанд ордог, нийгмийн харилцаанд ордог. За тэгээ бусдыгаа хараад сурдаг, хүн амтнаа хараад янз бүрийн ингээд орчноосоо суралцах тийм боломжууд байсан. Гэхдээ зайн сургалтанд бол ийм боломж байгаагүй. Тэгээ нэмэх нь яг энэ дахны сургалт шиг хичээл орчихсон байгаа юм. Тэгэхээр энэ ч өөрөө хүүхэд дахиад илүү хөгжих болцоог нь хаачихсан гэж үзэж байгаа юм билээ. Тэгээ зайн сургалт нь сурах газар
хэрэггүй орчин биш гэдэг дөрөв хэлсэн шүү дээ. Тухайн хүүхэд хаа нэгтээ суугаад хичээл хийх болон тэнгуут хүүхэд болгонд яг тийм орчин байгаа юу гэдэг асуудал. Гэр орон гэдэг бол өөрөө нийтийн орон зай байдаг. Тэрэндээ хоолой хийн, унтан, оглон, янз бүрийн асрамж хэрэгтэй байгаа хүмүүсээ асарч харж хамгаална гэх нь бол нийтийн орон зай. Тэнгуут яг тэр хүүхдэд хичээл хийх тийм орон зай тусдаа өрөөтэй аль хэд байгаа гэдэг хэсэгсүүлээд асуудал ижээ. Тэгээ өөр бас нөгөө нэг одоо нөгөө интернетгүй гэж яриад байгаа ч гэсэн яг интернеттэй хэрнээ нөгөөх нь яг тэр хүчин чадал сайтай интернет, тэр хүчин чадал сайтай технологиуд байгаа вэ гэдэг дээр бас тусдаа тийм нарийн мэдээлэл байхгүй. Тэгэхээр ингээд интернетийн сүлжээ муутай газрууд бол ингээд нэг зэм жигтэй гацаад нөгөө яриан сонсохгүй ч юм тиймэрхүү байдлаар зөндөө олон хичээл тасалдах тохиол байгаа гэж үзсэн байна. Тэгээ батарейгаа тогтмол сэнэглэх хэрэгцээ гарна. Тэгээ гэр бүлийн тагуур амьсгалтай байгаа үед хичээллээ яаж анхаарч төвлөрч хийх вэ гэдэг асуудлууд бас байжээ. За тэгээд өөр бас бие махбодд нь дан дэлгэцэн ширтэж хараамууд чин нэмэх. За тэгээд нөгөө нэг янз бүрийн нөгөө нэг интернет холбоот сайтай хурц сайтай байгаа үед бол нөгөө мөрөгтэй тоглоом янз бүрийн тийм нөгөө нэг тоглоомуудын донтолт бол аюу их ажиглагдсан билээ. Тэгээд сэтгцэн эрүүл мэндэд бас сөргөөр нөлөөлсөн өөр хүнтэй ярилцах боломж авахгүй дан дэлгэц ширтээд ахаараа эсвэл готрол орохоос гадна нөгөө банк камера ингээд дугууд яриад ах чинь өөрөө хүнийг аягүй тухгүй болгоод байгаа юм шиг надад л санагдтiin. Хүүхдүүдэд бол бас ингээд юу яасан. Хүүхдүүдэд бас энэ аягүй нөлөөлсөн. Яагаад гэхээр аягүй олон цагаар камера ширтээд хар хүн ингээд өөрийгөө камерын тусгалд хараад хаар ингээд өөрхөө талаар өөсвийг илүү хараад хүрт болон итгэх итгэл нь муудаад тийм юм. Ялангуяа нөгөө одоо бид нар ч яах вэ гэхэд нөгөө энэ нөгөө өсвөр үеийн хүүхдүүд энэ сурагчид чинь аягүй эмзэг үе дээр байгаа. Бусдын санаа бодлого нэг хамаатай. Тэгэхээр ингээд энэ бол нөгөө өсвөр насны хүүхдүүдэд маш их нөлөө үзүүлж байна. Энэтэй ч холбоотой нөгөө зөв мэдэрэг гэдэг нөгөө иймэрхүү платформуд чинь ардаа юм нөгөө юу фильтр хийсэн шүү дээ, тийм бэкграунд фильтр. Тэгээд технологи ашиглахдаа ийм зүйлсийг нь хараач гэж одоо энэ нөгөө нэг жимрэх портоо зөвлөсөн байна л да. Тухайн технологиг түгээн дэлгэрүүлэх боломж байгаа юу? Илүү өргөжүүлээд нөгөө нэг одоо жишээлхэд манай дээр нийтлэг байгаа жишээ нь юу бэ штэ? LMS системүүд одоо нүүдэл ашигладаг байж яснаа, ESS ашигладаг болсноо. Нөгөөтгөө буцаад ч нэг хуучин мэдээллүүдэд дахиж ингэж шивж оруулах шаардлагатай энэ төр болсон гэдэг. Гүр тэр технологи дахиад өргөжүүлээд цааш нь ингээд юунуудыг нь хэрэглээг нь илүү өргөжүүлээд хөгжүүлээд тухайн нэг систем байлаа гэдгийг хөгжүүлээд явах боломжтой юу гэдэг энэ чухал хаан. Тэгээд доктортой ашиглаад яж чадах уугүй юу гэдэг нь бас чухал ах нэ. Тохиромжтой зохистой юу гэдэг нь тухайн нөгөө сургуулийн онцлог хэрэгцээнд тохирсон зохистой ашиглах боломжтой тийм технологийн шийдэл мөн үү биш үү гэдгийг харах нь хамгийн чухалнаас тэг шамруулж чадчихна. Хүүхэд болгоныг ямар нэгэн ялгаатай байлаа гэх тэр бүх хүүхдүүдийг тэг шамруулж чадчих байна уу гэдгийг нь буюу маргинал бүлэгэндээ илүү их хүчтэй тэр бүлэгтээ илүү их анхаарсан тийм технологийн шийдлүүдийг олж аваач гэж юусан байна. За тэгээд технологиг ашиглахадаа тухайн нөхцөл байдлаа төгссөн үү гэдэг дээр нь юу байлаа. Нөгөө зөвлөмжүүд нь байсан. Тэр зөвлөмжүүдэд тавьчлаа. Бид болохоор нөгөө нэгдсэн байр сууриндаа бүрчиж зөвлөмжүүдээ яг бүүнөрөө хилэлцэж ярилцаж гаргах учраас яг зөвлөмжүүдэд тавьж зүрхэлсэнгүү. Тэгэхээр яг ингээд жимрэх порт дээр хүсэн зөвлөмж нь болохоор тухайн нөгөө технологи хизээч боловсрол сургалтын байгууллагыг бол орлохгүй. Энэ бол зүгээр дэмжих тийм бүтэц байх хэрэгтэй гэж хэлээд тэгээд сурч байгаа эрэлт хэрэгцээнд суурилсан суралцуугийн сайжруулах цахим аргачлал зориулж хамгийн түрүүнд сургалтын хөтөлбөрөө шинжилээч гэж хэлсэн. За тэгээд бошлоо суралцахын оролцогч талуудыг бодлого боловсруулах явцдаа бас оролцуулаач яг өвчин бүртгэгч нөгөө нэг тэр хүмүүсээ оролцуулж агаад альва бодлого шийдлийг гаргаач. За тэгээд нөхцөл байдлаа тохирсон шийдлийг санал болгож боловсруулаач. Одоо бүх хүүхдүүдэд 5 дахь персэдвтэн заана гэлтгсэн чинь тэнд нэг
аймгийн төвийн нөгөө шилэн интернет орж ирээгүй байгаа сургуулиуд дээр чинь яагаад ч тэр юу ч өгөхгүй штэ технологийн шийдэл чинь интернетийн хурд чин чадал нь болохгүй байгаад штэ энэ минийгээ хараад бодлого төлөвлөлтөд хийгээч гэж хэлжээ. Нөгөөх нь болохоор тэг шамруулж чадаж байгаа юу гэд ялангуяа маргинал бүлэгний дэмжих технологи байхад анхаарлаа хандуулах хэрэгтэй байх нь түрүүний нөгөө нэг UTT хийсэн судалгаан дээр байсан шүү дээ. Нөгөө нэг юунууд нь утасны жишээлхэд сүүлийн утасн дээр ажиллах тийм юунууд софтвер аппликейшнуд байна гэд гих мэтчлэн энэ ч одоо ямар ч нэгэн утасны төрөлд болохгүй утсан дээр компьютер дээр ч юу насчлах боломжтой ер нь бол явж бас интернет энэ төр ашиглахгүйгээр зүгээр сурах боломжтой тиймэрхүү юмнуудаа хөгжүүлвэл зүгээр шүү гэж үзсэн байна. За тэгээд интернетийн зөвхөстэй хэрэглэлийг интернетийн холболттой болох үндэсний зорилтуудаа тодорхойлооч гэж хүссэн байна. За тэгээд нийтийн сайн сайхны төлөө боловсролын цэхэн бүтээгдэхүүн төвийн дэлгэрүүлжээ. Буюу ашигын төлөө ашиг карт төр байгууллагуудаас жоохон болгоомжтой байгаарэ гэж анхааруулсан байна. Боловсролын технологийн энэ болохоор өргөжүүлэх боломжтой юу гэдэг дээр боловсролын технологиг ашиглахаасаа өмнө үр дүнтэй юу, тохиромжтой юу, хүртээмжтэй юу гэдгийг нь үнэлдэг байгаа ч мэргэжлийн байгууллага байгаа ч энэ чинь бас ингээд зүгээр ингээд боловсролын салбарын мэргэжилтэй хүмүүсээс гадна тэгэхээр технологийн бэкграунд хэрэгтэй болоод байгаа. Тэгэхээр ийм мэргэжүүлэх юм мэргэжлийн байгууллагатай болох гэдэг манай дээр тэгтээ нэг байгууллага байгуулсан юм билээ тий боловсролын ямар юм блэ. Гэхдээ тэр байгууллагууд үнэлгийг хийх юм уу? Үнэлгийг хийсэн материалыг нь олоогүй. За тэгээд хэрэгжилтийн нийт зардлыг тооцоох. Энд чинь яванда энэ чинь нөгөө лизинг үр гэдэг байгаа шүү. Тэгэхээр энэ чинь дахиад ашигын байгууллагт найдаж байгаа ард нь ашигын төлөө компаниуд байгаа. Тэгэхээр энэ байгууллага чинь хизээ мэдгүй үнэ нэмнэ гэвэл хамаг мэдээлэлээ тэнд өгсөн байдаг. Хамаг нөгөө анализ нь тэр компани дата бааз дээр байж байдаг. Тэгээд эн чинь нэг хэрэглээд ингээд бүх юмнуудаа ингээд зэгцрээд ингээд нэг хэсэг болоод авчаар чинь буцаад энэ аппликейшн энэ юу нэг хүүхдийн нь хураамжийг 2 дахин нэмлээ гэдэг ч юм уу те эсвэл өөр янз бүрийн нэмэгдэл зардлууд гарч ирээд байвал яах юм бэ нэгэ тооц юм уу юу. Тэгээд хувийн компанитай хийх гэрээнийхээ нөхцөл төсвийн зохицуулалтуудыг ил тод болгох хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Энэ баг сүүлийнх нь баха боловсролын дөртэй хэрэглээ дөртэй боловсрол дээр дэмжиж байна уу гэдэг урт хугацааны зардал үр ашиг нотолсон шийдвэр гаргаач гэж зөвлөжээ. Дижитал ур чадварын өргөн хүрээтэй сургалтын хөтөлбөрийг бий болгох хэрэгтэй. Энэ ч нөгөө нэг зэхэм хичээлээ үзэх гэж л байгаа бол өргөн ур чадвар дижитал ур чадвар чинь чухал шүү гэж үзсэн байна. Сурагч багш нарын хүний эрх сайн сайхан байдал аюулгүй байдал хувийн нууцыг хамгаалахад анхаарах хэрэгтэй гэж үзсэн байна. За тэгээд бас байгалийн нөөцчин хүчний өр нөлөөг анхаарч үзэх нь бас аюул чухал байна. Одоо энэ зөндөө болсон таблет аваад эхнээсээ цэнгэн нурлаа гэж ярьж байгаа тиймэрхүү асуудал чинь нөгөө энэ чинь зөндөө хүнд металлын хортой бодистой байгаа энэ технологийн юу чинь параметр чинь тэгэхээр Монгол улсад энийг боловсрол хөгжил байдгүй гэдгийг анхаарч үзээд тэгээ хог хаядлаа яаж боловсруулж яаж хадгалдаг байх талаар тийм менежмент бинтер байх хэрэгтэй шүү гэж зөвлөсөн байна. За тэгээд дууссан юм байна. Ер нь бол одоо энэ технологийн компаниуд чинь боловсролын салбарт нийтийн сайн сайхны төлөө байх ёстой гэж үздэг. Энэ боловсролын салбарт хувийн логикийг суулгаад шүү гэж нүүбийн хүний эрхийн тусгай илтгэгч Бари хэлсэн байна. За тэгээд баярлалаа. Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн минь гураваас хүүхдийн эрхийн энэ өдрийг тохиолдуулаад манай хүүхдийн зүрхний оюун дарш технологид суйрлаад үлдэгдэж байгаа хүүхдийн хүч хэрхэллийн талаар ярих баг тийм. За баярлалаа. Би нөгөө энэ рекордоо зогсоогоод тэгээд дараагийнхыг дахиад тусад нь бичээд авчиж гэж бодлоо. Тэгвэл айгүй урт